За өглөөний мэнд Анука. Өглөөний мэнд. Өнөөдрийн зочин бол түрүүлээ дуулцчихлаа. Тэгээ шууд бид хоёр хамтдаа бэлтгээд эхэлчлээ. За та бүгдээрээ сайн мэдж байгаачлан 2018 оноос хаа тийм. Wasabi's гэдэг охтын хамтлаг шуугуулад нэлээд бас сенсац тараа тий. Хид хідэн дуунууд амар хит болсон шүү дээ. Гүй гэж гарч ирсэн дээ. Тэгж гарч ирсэн. Тэгээд тэр чинь 18 оноос хойш эхлэр чи одоо 6 7 дахь жил рүү гараг орж ин. Тэгээд энэ хугацаанд маш олон гоё уран бүтээлүүдийг хийснээс гадна одоо бол бас энэ Японы зах зээлд хамтлагаараа гарах гад хичээгээд ажиллаж байгаа юм мундаг охтууд байгаа. Тэгээд Анука ч одоо хамгийн отхон гэх юм уу? Тий, хамгийн бага. Хамгийн бага нөө тий. Хамгийн бага гişүн. Гэтэ хамгийн чанга хоолойтой байна. Хоолойны юм өнгнүүд байгаа шүү дээ. Тусцсан онцлог байгаа шүү. Тэрэн дундаа чанга гэж ярих нь зөв үү? Одоо тод их үү? Дээд өнгө сайтай гэх юм. Дээд өнгө гэсэн одоо нөгөө нэг дефазонараа өргөнтэй л гэж ярьдаг юм л. Би жижигч бэлчээр томтой нь одоо ярьцлага их гэж байна. За ярьцлага гэхээс илүүтэйгээр энэ маань бол ингээ хоёлаа зөөр чөлөөтэй ярьчин. Нэг ч таслах юм байхгүй. Өглөө хоёлаа уулзсан байгаа. Анука кофе уудсан шүү дээ, тий? Кофений хэрэглээ ирвэ. Кофених амар ууддаг. Гэтэ ерөнхийдөө бол унаа. Тэний гоё сэрэгчтэй шүү дээ. Сэргэн. Хоёлаа нэг өглөө арай гэж сэрсэн болохоор нэг кофе очиж сэрэх байхаа л гэж бодсон. Хоёлаа нэг кофе аваад тэгээ эдний нөгөө нэг цэцэрлэг түгээл нь аюу гоё шүү дээ. Тийш ороод. Сууж байгаа тухтай яриадгүй. За. За сонь сайхан. Японоос ирсэн. Бид 3 сарын 13-нд ирсэн. 3 сарын 13. Тий. Ер нь Япон руу нөгөө бэлтгэл хийгээд очиж бариад ер нь хэр удаж удаад 6 сар гүшээ 7 сард өмнө жилийн 7 сард тийш Анука 7 сард явчаад дундаа нэг тоглолтын шалтгаанаар ирээд тэгээ 10 сард буцаж аваад нийтдээ бараг 5 сар нийтдээ бараг 6 сар болоод ирж байна. Да. Хэрвэн Япон ирэн. Оо амар гоё. Яг ингээд нэг хамаагүй анги санагдсан л шүү дээ. Яг ингээд Монголд байж байгаад гадны орнд очингууд ядчил хүрээлэн байгаа орчноос шалтгаалаад хүмүүсийнх нь харилцаанаас шалтгаалаад тэгэхээр. Өөрөө ганчаа. Сонноос Анука аль нутгийнх лээ? Баянгор тий. Би сая чамаг анги гэд ороод ирэнгүүтэл чинь юу гэлээ гэж бодсон шүү. Тэр чинь бас нэг юм өрмөс хэллгүүд байгаад тий. Хамгийн. За кофе уух уу? Юм бас суучлал юм. Харъя да. Бохоо нэг хаяа. Green tea лхтэй. Кафе нэг уу? Тий. Сайн байна уу? Кофе цэхээ. Сайн байна уу? Green tea-тэй гах уу? Green tea latte нэгийг Мөстэй гэсэн. Мөстэй. Кафе латте нэгийг бас мөстэй. Хэмжээ бол нэг юм байна тий. За тэгээ хоёрыг авч явах гэж. Өөр чи усан дээр авах байсан уу? Энэ физтинээс нэг авч. Манготоос. Соёлоо дүүл кофегаа хүлэнгээд төр суугаад бас нэг 5 үгсэлчээ. Ер нь бол нөгөө контент мэн өөрөө ингээд ямар ч тасалдалгүй явж байгаа учраас минут секунд болгоно ашиглал юм асч гэж бодоод байна шүү дээ. Одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу та хэд маань? Сая энэ хугацаанд манай хамтлагийн ахлагч маань Японд үлдсэн байхгүй юу? Тэгээд тий, Войка гэж үлдсэн. Войка хичээг үлдсэн байхаа оронд бид 3 энэ чинээ хальтгангаас нэг юу агаад зураг авалтандаа ороод нэг дооны ард гарсан. Войкагч маань тэнчэнээс клипний зураг моргондоо ороод явж байгаа. Тий, ингээл лаат. За, эндээс. Та гэхдээ миний ойлгочоор энэ Япондоо бас энэ одоо энд хит болцсон дуунуудаа Япон хэл дээр хөрвүүлж байгаа шүү дээ. Тий. Япон хэл хэр сурч байна? Япон хэл ер нь ингээд сураал явж байгаа. Ер нь
жоох хэцүү. Уусаа хэл болгон л сурахад хэцүү байгаа шүү дээ. Ер нь ханз манз гэх ингээд сураа явахад ер нь бол аюу хэцүү дүү юм шиг надад санагдсан. Гэхдээ уусаа сурахаас өөр шаардлага ажил юм чинь заавал сурах хэрэгтэй. Ер нь гэхдээ дэжгүй шүү. Тэгээд 1 2 3 дууныхаа ямартайч Япон орчуулгыг хийлгэлцэн. 2 дууных нь хоолой бичлэгт нь орсон байна. Одоо бидний дутхгүй явах чаа очиод клипний ажилдаа л орох ажилтай байна. Бидний нөгөө нэг хамтарч ажиллаадсан яах гээд байгаа юм сайн хандаа. Тэр чинь яг дебютоор ер нь л бэлтгэж байгаа. Тэр чинь бас аягүй хөөрхөн цоглогдсон шүү дээ. Юу маань арай болон хоёул энд л сууч. Тэр аягүй гоё цоглог шүү дээ, тий? Тийм. Тэгээд тийм цоглог дуугаар эхлэе. Ихнийхээ дуу гэж ирсэн. Түрэн гисгээс ч. Nice. За мэдээж Wasabi-с биш Анукатай ярилцж байгаа учраас Анукатайгаа сайхан танилцсанаа. Хоёлоо ер нь өмнө яхаа ингээл тайдтай хамтарч ажиллаж барьж байхад бол мэднэ. Ингээд ер нь бол нөө price tag дуулж гарч ирэхээс нь л мэднэ тий. Гэхдээ бас ингэж ерөөсөө ярилцаж сууж байгаагүй. Тэгэхээр ер нь манай Анукач Баян онгорт ямар ч гэсэн өссөн юм байна. Хизээ ОБ хотод орж ирв тий. Тэгээд ер нь мэрэгжил сургуул тэгээ яаж яваад ер нь нөө тайдын хамтлаг болдог одоо хамтлагийн чинь гол суурийг тавьдаг шоуч оддын актив шүү дээ. Тэр мэрэнд яаж оров гэх нэг ойлоо гоё жоохон түүх ярих уу? За тийм. Дуулж эхэлсэн гэх юм бол би бүр багтаа 4-р ангитай. Би юугаач мэдхгүй заяа. Тэгсэн чи манай ээж юм хоёр зүгээр тэмцээд ороо гэдэхгүй. Тэгэхээр за ороод үзье. Би тэгтээ яагаад орж байгаа юм бол гэж гайхаад тэгээ ороод үзсэн чинь анх удаага орж иж 4-р байрнаа. Тэгээ ер нь цаашаа дуулах сонирхолтой болчихгүй. Тэгээ ингээ хот руу ингээ наашаа цаашаа ирээ очин байж байгаа. Яг 16 оноос хойш гэх юм уу? 16 биш минь яг 18 оноос хойш өө байх хотод бол орж ирсэн. Тэгээд 18 он болж ах үедээ одтой актемд ингээд өөрийнхөө хүслийг илгээсэн. Тэгээд ерөнхийдөө бол арсан даа. Тэгж л арсан. Танад урлагийн хүн байт юм ер нь гэр бүлт нь? Яг зүгээр манай өвөө мүү эмээ хоёр талын өвөө эмээнаар ер нь зүгээр л ингээд нэг найр марин дээр дуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд айраг уушчаалаа гэдэг. Тиймэрхүү төрлийн өнөөдөр дуулдаг гэж надад хэлсэн. Тэрнээс л яг урлагийн чиглэлээр явсан тийм хүн бол байхгүй. Юу ч болохоор Баян онгорч бас нэлээ дуучтараа алдартай шүү дээ, тий? Тийм шүү дээ. Зөндөө олон дуучтай байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр дуулдаг хурцтай хүмүүс ихээ. Нутгийн байгаа. Байгаа хаа. Түүнээс гадна Анукаг ер нь Wasabi-сыг бас анзаараад ингээ харахаар жигд бүгдээрээ гоё авьяастай юм. Яг л одоо нэг солонгос те K-pop юм банд энэ шиг бүжиглүүл үжилчин те дуулчин ялангуяа тэгээд бүжиглээд дуулна гэдэг чинь бас чанга эзтэй. Амар чанга штэ. Одоо нөгөө ингээд дуулж яхад чинь давхар бүжиглэн гэдэг амьсгаад чинь. Тэг өнгөө гаргаж чадахгүй болохгүй тэр юмнууд дээр амар хэцүү байдаг. Гэхдээ нөгөө байнгын бэлтгэл сургуулалт гэдэг зүйл нөгөө яг амьсгаа задлаад тэрүүндээ тасан цогцоод юм нь бол бүгдээрээ л ер нь урлагтай яаж хийж байгаа холбоотой хүмүүс шүү дээ. Нэг ингээд цэнхэл бүжгээд нөгөөх нь муур бандансаа нөгөөх нь багасаа цэцэрлэгээс ингээд тэгээ дээрс нь одоо жүжигчин манай биендээ. Тийм үү? Тийм. Улаан дефлоптай. Тэрийг ярих амар туртай байд юм. Цаа чин жүжигчнэрээ одоохондоо л ажиллах байгаа. Тэгэл хамтлагтай. Япон руу зүтгэе яг гэл тэмхүүлээд гэсэн юм да. Рилэн дээр жүжиглээд байд юм шүү. Би гэхдээ яг ингээд чи жүжиглээд үзүүлчих гэж асууж чадахгүй болохоор. Тэгэхээр би зөв нөө хэлж байгаа санаа тайдын рил энтер ингээл угаасаа сошиал үзэж байхад айгүй их гарч ирдэг. Тэгэхээр нөө хандлт ихтэй байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд харангуут айгүй лаглагл гой рилүүд л харагдаад байдаг шүү дээ. Тэр нь л нөө тэр чинь бас юм бүжиглж байгаа ч гэсэн юм жүжигчлсэн л бүжиг явж байгаа учраас тэр талаас нь хэлж байгаа шүү. Тайзан дээр ч гэсэн бас тийм шүү дээ. Ингээд сонь царилаад болоод авахгүй бас ингээд хүмүүстэйгээ гоё харьцаад инээж байгаа тайзны соёл моёл нүс дээр ч гэсэн бас байна. За энийг чи өмнө ярьсан үгүйг сайн мэдэхгүй байна. Гэхдээ price tag анх дуулсан шүү дээ тий. Нөө ингээд дүгт болоод тий нөө нэг тийм аппер илүү тэр чи яаж чилээ. Тэрийг яаж анх мэдэж яаж заавал тий нөө уучлаарай нөө дуучин хэн блэ? JCJ.
Тийм JCJ-ийн яг тэр Flashlight flashlight лөө. Би харин өөр нэр хэлэх нь юу ярих гэж байгаа юм бэ? За flashlight те. Тэр дууг яг яагаад сонгоод яг тэрийг яагаад дуулцсан юм? Тэр чинь би тэр үед нэг 12 3 таа байсан уу? Нэлийн жоохон байсан. Тэгээд YouTube амир үздэг заяа. Ингээд дуулах туртай болохоор ингээд гадаад дуучдыг ингээд сонсоод ингээд үзэж байгаа. Тэгсэн чинь хүмүүс ингээд байн ингээд нэг дуучинтай ингээд хийгээд байсан байхгүй. Тэг чи манай ихч тэрийг маань ингээд харчаад окей би утсан дээрээ аппликейшн татчихаа. Чи миний утсаар ороод дуулчих. Ийм ч хөвчөг аваад ингээд дуулчих гэхээр ихэндээ за тэгвэл би тэр болтол юу яагаад юм жоохон сураач яа дуугаа гэд тэр үедээ би надад ямар өмнөхний англи хэл байхав те амар сонсголтой байсан юм шиг байна. Зүгээр л үгийг харахгүйгээр хэлэнд авьяастай гэдэг те. Тийм ингээд дуудлага муудлага тэр айгуу тийм юм бэ. Тэгээ би ингээд бодохны сонсголоороо тэр бүх үгнүүдийг цээжилсэн байгаа байхгүй юу? Утгыг нь бол тэгж сайн ойлгоогүй юм биш үү? Ойлгоогүй. Тэгээ би дээрс нь цээжлэхдээ үгийг ч хараагүй. Зөвхөн ингээд сонсож байгаа, чихвчээр ингээд сонсож байгаа. Тэгээ үгийн цээжилсэн. Тэгээ алдаатай энэ зөндөө байгаа штэ. Тэгэл ингээд төхүүлээл тэр хавцаанд төхүүлээл ингээд дуулаад ингэсэн чинь тэр гинт би ерөөсө бодоогүйсэн чи бүүм хийцэх байна. Тэгээд ваа гэж жоох хөвгтэйсэн санаад амар хөөрхөн санагдав. Тэгээд дараад нөөр дуучтай хамтарч дуулж үзээ мүзээ гэж нэг ганц хоёр дуучтай хамтарсан. Тийм зүгээр нөгөө ингээд бичлэгээ үлдээчдэг аппликейшн байна. Тэгэл ерөн дээр нэгдэж ороод тэгэл дуулчихдаг. Тийм. Тэр чинь айгүй энгийн юуныхаа микрофоноор л дуулчихж байгаа шүү дээ, тийм. Чихвчнийхаа юм тийм. Тэр бол тухайд амар юу ажижсан. Вайрл болно гэж ярьдаг шүү дээ. Айгүй олон хүнд хүрч ирсэн. Тэгээд тэрний дараа ч магадгүй одтой актем энэ болоод чи бас оролцоод ингээд явж байхад бол энэ тэр охин байна гэж хүмүүс айгүй их таньжсэн баг тий. Таньжсэн амар их таньжсэн. Тэрнээс ч өмнө би чинь университет орж ирсэн аахгүй юу? Тэр үед орж ахт л хүмүүс ингээд мэддэг байх нь хөөх намайг бас ингээд нэг аппликейшны зүгээр юм видеоноос болоод хүмүүс таньж байгаа юм хта гэж жоохон юм чи амар тийм гоё санагдаж байгаа юм тийм. Тэр үед бол гоёсан. За ер нь бол хоёлаа энэ контентын өөрөнд батлахлаар бидний гол зориод байгаа юм нь салбар болгоны ч юм уу үе болгоны төлөөллүүдийг оролцуулаад тэгээд энэ амьдарч байгаа нийгэм хүрээлэн орчиндөө хамтдаа ярилцаа те одоо Анука ч гэсэн ингээл өдөр тутамдаа магадгүй за ингээд ажилдаа явахад төгжирдэг ч байт юм эсвэл бол юу ч хэдий те янз бүрийн ингээл бэрхшээлүүд байж л байдаг шүү дээ. Эсвэл өвөл амьдрахад ч бас хэцүү дээ гэдэг одоо энэ ч одоо баг нийтийн сэдв те гэдэг шиг ингээл хүн болгонд ямар нэгэн асуудал проблем тулгарсан байдаг. Тэгэл тэрийг энэнийг уулна ингэчдэг болвол да хүмүүс нэг жоохон ийм байдаг болвол да энэ төр гэдэг гоё юм санаачлагуудыг яриад тэгээ яг зөвөр ингээл хүмүүс ер нь л ярьдаг л да. Анука ч гэсэн одоо найзуудтайгаа эсвэл хамтлагийнхантайгаа ярьжлаа. Гэтэ тэрүүхэн хоорондоо яриад ингээл хаягдаад ч юм уу мартагдаад өнгөрчихөж байгаа тийм. Тэрийг бид нэг жоохон ингээ хайлайт хийгээд гаргаж ирээд бас ингээд магтгүй тийм яриа сайн хурж чадвал тэр бодлого тодорхойлогч нар ч гэсэн очиод чихэнд нь хүрээд нэг ч гэсэн асуудал шийдэгчвэл бидний л амьдарч байгаа нийгэм газар шүү дээ тийм. Тийм л зорилготой аюу ингийн. Тийм учраас би Ануката одоо нөгөө хүрээлж байгаа. Хоёлаа ер нь энэ гоё амьдарч байгаа орчин иргэн тойрноо гоё ярилцъя. Үеийн залуучуудаа ярий те. Ер нь яаж чинь хийж чинь хэр байна гэдгээ энэ ууг ярилцъя гэж уриалж байгаа шүү. Би бас нэг гүнзгий сайн мэн ярьж чадахгүй байна. Гэтэ ер нь одоо ингээ би сая Япон яваад ирж байгаа шүү дээ. Тэгээ яваад ирэхэд л би харьцуулмааргүй байгаа ч гэсэн яаж ижаагаад харьцуулагдаад байгаа байхгүй юу? Хүрээлэн орчин бол ингээл амар их тоостой тэгэл ургамал ногооны асаа ийсэн ингээл ер нь л ингээ орчны бохирдол гэдэг юм амар юм шиг санагцсан. Ингээд сэргэж чадахгүй амар олон жил. Гэтэ яг өмнөхөө бодвол хамаагүй дээр болсон байгаа ч гэсэн Монголынхаа яг юм жуулчид ирж байгаа гэж бодоход жуулчид нь ингээ аялаа явж байгаа энэ газрууд нь өөрсдөө амар тийм бохир зовоон бахаар угаасаа хэмтэж тохгүй байдаг шүү дээ. Аялаад явж байгаа. Тэр тал дээр илүү жоохон эмзэг юм шиг надад санагддаг. Жоохон эмзэглэмээр санагддаг. Монгол орныхоо хувьд гэх юм бол. Хөдөө өөр явж байгаа ч гэсэн ингээл замаа хажуугаар байж байгаа шүү дээ. Үсийн жоохон ингэ ч нөө митинг дээр нэг хатах шүү. Хөдөө өөр явж байгаа ч гэсэн тийм ингээл аюу эвгүй харагддаг шүү дээ. Энэ бол тэгээ сая ингээ солонгосчууд ингээд
ирлээ штэ. Яг гоё аялах гад ингээд Монгол орныг гээл тэгсэн чинь ингээд болсон. Одоо би ингээд YouTube дээрээс тэр хүмүүсийн влогийг үзэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь миний утас алга болчихлоо. Хулгайлчлаа гэж байгаа юм заяа. Хүмүүс ингээ хулгайлаа авч байгаа. Тэгснэ ингээл үн хөлсийн 20,000-аар явна гэснэ. Нөгөөд нь 25-аар маар гэл үнэ ингээл зүгээр ингээ дураараа хөөргөж мөргөөл. Тэг ингээ аялж байгаа хүмүүс амар бохир заваа, ясан шууртай итэмтэй. Тэр тал дээр жоохон ичдэг гэх юм уу амар тийм ичмэр санагддаг. Би өөрөө одоо сая Японоор өөрөө ингээ аялаа явж хад ямар гоё юм бэ. Яг аяллахаа энэ хүрээг бүр ямар гоё юм болгоцсон. Гоё болгоцсон юм гэж харж байгаа байхгүй. Тэгэл ер нь л тэр тал дээр л гэж боддог. Асуудалтай тал дээр. Саяны энэ бас нэг жуулчдад хандж байгаа хандлага бол аюул чухал шүү. Бүр үнээр чухал нэрнгээсээ. Би өөрөө аялаад явж байхад тэр хүмүүс надтай ингээд амар илдэг харьцаж байгаа байхгүй. Ямар гоё юм бэ гэ би ингээд бүр ингээд зугаалж авч байгаа болохоор надад бүр илүү гоё байгаа байхгүй. Тэр хүмүүс Монголд ирээд аялж явахд чинь гоё тав тухтай аюулгүй тэ нэг юм холигдуулахгүй мэдрэмжтэй баймираа шүү дээ. Тэгжиж гоё юмдаа анхаарна шүү дээ. 25,000-аар төгрөгөөр заасан руу таксид гэсэн чи за би 20-оор явъя гэж тэр одоо юусэн хизээш тийшээ 20,000 төгрөгөөр таксиддаг байхгүй юу би өөр ингээ наашаа цаашаа явдаг хүн. Яагаад ийм дээр хүртэл үнийг хөрөглөн өсгöd гэдэг юм аа. Тэр тал дээр өстэй эвгүй байдаг. Туркт очижсэн юм аа. Үгүй. Зүр миний мэдж байгаа экспириенс тэр л дээ чамаг нөгөө юм түүх ярангуут одоо ийм жишээ ярангуут би Туркт очиод бас аялаад явж хат яг нэг тийм мэдрэмж авсан. Ялангуяа таксин дээр бүр ингээд байнгын ингээ өөрийгөө хамгаалжтай юм. Хамгаалтын модо хасааж явахгүй болвол ингээд болчлуул холигдуулчих гал болчлуул илүү төлчих гээд ингээд айгүй хэцүү юм байлаа. Угаасаа яаж хийж байгаа л нөгөө хүмүүс нь илүү авчих гал те ямар нэгэн байдлаар одоо Uber дээд явахд хүртэл те зүгээр ингээд тохирог Uber дээд явахд хүртэл за чи кэшаар төлчихөө те ингээд апаар яачихлаар бас ингээд минийх болохгүй байгаа маа гэж жолооч нь тэгэхээр би одоо кэшаар өгчлөө. Тэгсэн чи апаар давхар татсан ч яах жишээ нэ те ингээд нөгөө кэшаар чангуудлаа апаар ч татаал те. Яг гоо тэгээд тэнд Uber явж байгаа учраас би комплейн биччихэл буцаагаал ингээд рефанд авцсан л та. Гэдэг ч юм уу ингээд за миний нэг 15 бараг 2-7 хоногийн ажил аялалтай явсан. Тэгээд тэр хугацаанд бол таксинд суух тэгээд дунд нь бас хот хооронд автобусаар ч гэсэн явсан. Алхам тутамдаа бүр ингээд айгүй хэцүүсэн. Очоод одоо жишээл автобусны суухад ингээд очоод төлбөрөдлөл ингэхлээр за тэд гээд нэг хүн хэлж байгаа. Тэнгүүтэл нь бас ингээд өмнө наан ингээд халтгаан нийтээр харцсан байгаа шүү дээ онлайнаар. Тэгтээ нөгөө нэг шууд энэ онлайнаар бүклэхлээр за тэр буруу зөвөө бүклэж байгаа мэдгүй учраас очоод энэ person яг биеэрээ ингээд бүклэжээ гэж бодоод очсон л тэр ихгүй. Тэгээд миний онлайнаас харж ирсэн хүнээс бүр арай л илүү зөрүүтэй хэлээд байдаг. Тэгэхээр дахиад нэг шалгаад наа чи арай үнэтэй байна болиё гэсэн чи хямдруулж байгаа шууд ингээд гацтай. За дүүлт хийд. За энэ бол өстой айгүй хямдхан хүн шүү гэхлээр за тгийгээл орчиж байгаа шүү дээ. Тэнгүүтлээ дахиад онлайнаас өөр ингээд юунаас харжингууд бүр дахиад тэрнээс хоёр дахин юм байдаг жишээ нь тий. Тэнгүүтлээ ингээд англиар худлаа ярьдаг. Одоо жишээлбэл бизнес класс нөө VIP ингээд айгүй гоё нь гэснэ. Яг ингээд очиж суусан. Амар хэцүү автобусан суулгачдаг ч юм уу тий. Гих мэт. Ингээд асуудлууд тулгараад ирэнгүүт яг тэр улс бол Стамбул энэ төр бол үнэхээр тасраа өгч. Анталиагийн далайн хэрэг ямар гоё юм бэ тий. Тэгээ тэрэнд хүн анхаард юм байна. Ингээд яаж л 8 цаг нь унт нь 16 цаг нь одоо сэргэлэн тий. 10 цагт нь ингээд аялаад яг юмнуудаа үзэж хараад явчихлаа гэж бодоход тэр 10 цагийн хичнээн цаг нь магадгүй өөрийгөө хамгаалахад гарчиж байгаа юм бэ гэдэг ч юм уу тий. Энэ бол айгүй тухгүй болгооч. Тийм. Одоо тэгээд юу юм бэ лээ? Одоо би одоо очиж үтсэн газраа л ярьж юм л да. Бүх юм нь үнэхээр ойлгомжтой. Очоод метрондоо суулаа, автобусаар эсвэл ингээд аялж авахад юунд яаж суух гэж байгаа бүх юмнууд нь бүр үнэхээр бүр яг таг мангар хүн байсан ч ойлгохоор бүгднгийн ингээ бүр ингээд наривчлал ингээ тайлбарлаад өгчдөг. Тэгээд локейшн, аппликейшн, map дээр бүх хаягууд нь яаж тийшээ явах бүгдээрээ юм ойлгомжтой болохоор тэр амар амар юм лээ. Тэгэл яах вэ? Манай автобус хэдэн цагт яг хизээ ирэх нь автобусн дээр буудлын дээр хизээ ирэх гэдэггүй. Яг чиглэл нь хаанаас хаа хүртэл явах юм. Тэрийг одоо монгол хүмүүс өөрсдөө л мэдж байгаа. Яг ингээд
А тэр чинь угаасаа тэр штэ гэдэг өөрөөсөө явдаг болсон болохоор мэдээ. Гадны хүн ирээд хийсэн ш тэр болохгүй нэ. Тэгээ англи хэлний тайлбарч байхгүй нэрэн дээр. Тэгээ цор ганц нэг сонголтын такси болдог такси юм байдаг. Тэнгүүд нөгөөтгөн зүгээр өмнөө хөөргөө ингэж өгсөн. Тэгэл тэр донд нь хулгаач мулгаачч явж байгаа шиг үрээ бас эвгүй л идэг юм байлээ. Яг зүгээр залруулаад хэлэхэд нийтээрээ бол мэдээж тийм гэж байгаа юм биш тийм зүгээр ингээд тийм тохиолдол бас цөөнгүй байгаад байна. Тэр нь одоо чи мэдчихлээ ингээд Японд бол Монгол гээл те шинэ үнэтэй танилцсан байсан гэсэн чамайг артист гэж мэдэхгүй байсан ч гэсэн Монгол гээл те Монголоос ирсэн гээл ингэнгүүт энэ чинь яг үндэ тухайн одоо монголчууд тухайн хүнд ч юм уу тухайн өөр улсынханд эвгүй сэтгэл үлдээсэн бол монголчууд гэдгээр нь харахаас биш анука намхаа гэж ингэж салгаж харахгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг улсын имиж бодсон ч гэсэн тийм биз. Үнэ тийм байдаг. Мэдээж Японы тухайд бол цэвэр цэмцэрийн тухайд бол өстой ярилдаггүй байхаа. Ярилдаггүй. Тэгэхээр ямар ч тийм хог байдгүй. Хог байсан ч хинэн ч байсан хамаагүй аваад хайдаг. Тэгээ хулгай гэж хийдэж байхгүй. Одоо нэг ундааны машин байна шүү дээ. Тэрэн дээр ингээл нэг юм орхиол мартаа авцсан байвал тэрийг хинч гар өрөхгүй тэгэл тэнчэнэ л гэж. Гоё. Би энэ ч бол бас ингээд ялангуяа хүн бужигнаатай газар мазраар бол хэдүүлээ бас нөө идүүрэнг авч явж байгаа юмда гамтаа гэхээрсээ л гэдэг анхааралтай хандахгүй бол тун асуудалтай шүү. Янаар байхгүй бол бүхэл юм бол ер нь ингээд шалгаж малгаал явж байхгүй бол дундаас нь юу ч алга болчих юм мэдэхгүй. Энэ жил бол манай улс чи нэгэнт бас аялал жуулчлалын сэдв хүндчлээ л дээ. Манай улс бол хамгийн зочлоход гоё улсуудын нэгээр нэлээд ер нь бол сурчлага сайтай гэх юм уу да. Гадны хэвлэлүүдээр ч гэсэн яваад байгаа. Тэгэхээр энэ 100 бас нэлээдгүй жуулчд ирэх байлгүй. Өнгөрсөн жилээсээ давуулах байлгүй. Тэгээ бас дээрэс нь гадны дажгүй юм одоо юу гэдгийг олонний танил хүмүүс ирж байгаа. Тэр нь өөрөө манай улсыг бас нэлээд сайн сурталчлаад өгчөж байгаа тий. Сүүл нөгөө нэг мамамуу гэж солонгос хамтлаг гэдэг байхгүй. Тэр хамтлагийн нэг гишүүн нь өөрийнхөө сооло дуу хийсэн юм шиг байна. Монгол хийсэн юм. Тэрийг нь харчаад ямар гоё юм бэ. Ингээл амар том одууд Монгол орныг ингээл зориул амар ингээл сурталчилж байна да гэж ингээд бодож байгаа. Тэр тал дээр яг аялал жуулчлалынхаа маршрут бүх юм орчноо л ингээл гоё ойлгож байгаа юм бол аялахад гэхдээ яг үнд бол гоё болсон. Монгол. Гоё шүү дээ. Би ч гэсэн аялж үзээг үзэндээ олон газрууд юм. Би нэрээ хөвсгөлж орж үзээгүй. Тийм үү? Тийм. Хаяад хөвсгөлт хийсэн гэлик байхгүй юу? Байхгүй. Яаж яхад яг ингээд зуны хугацаанд ингээд халтхан амраад гэр бүлээр ч юм уу найзтайгаа хөдөө явъя гэвэл заавал ажилтаа болж таардаг. Тэгээд хамтлагийн ажил болохоор за. Тоглолт дуу бас энэ чинь яг хамтлагаараа олон нөгөө ганц артист юм биш ингээд хэд артист юм явж болохоор сахилга батж болоо. Тийм байдаг. Би бараг сүүл хизээ аялснаа санахгүй байна. Тийм үү. Тэгвэл бас 5-6 жил болсон шүү. Хөдөөгөр зуны хугацаанд аялаагүй. Тиймэрхүү байгаа. Тайтайгаа хараад тахлаар бас айгүй тийм яг нэг юм гатны жишгээр л ажиллаад байгаа юм шиг санагддээ шүү дээ. Ерөнхийдөө байрлж маяглал тий. Тэгэл бүжгийн юу тэгээ нөгөө нэг энэ хувь үнэн дээр бас ингээд хийгдэж байгаа одоо кэр гэх юм уу юу гэдгийг тий нөгөө артистуудыг бас ингээд одоо тойглон гэх юм уу юу гэдгийг одоо хамгаална мэдгүй ямар ч тиймэрхүү юм их ашиг маш зөндөө юм үзтээ. Яг ингээ харах юм бол бид хамтдаа бэлтгэх хугацаа нь илүү үр дүнтэй байдаг. Хамтдаа байхдаа яг ингээд юунд болохгүй байх, юунд болж ийн гэдгээ ингээ утасны цаанаас гэж бичих биш. Яг ингээ хамт байгаа болохоор шууд ингээл нэгнтэйгээ ч гэсэн амар сайн ойлголцож нэгнийхээ дотор өнгөж байгаа. Тэгээд дээрэс нь бэлтгэлийнхаа бүх ингээ дуулалт болон бүжгийг байгаагаас хэд дахин давуулж ингэж дээшлүүл ингэ чанаржуулж байгаа байхгүй юу? Хамт амьдрахаар юу айгуу тийм даваа тал ихтэй. Гэхдээ хувь-хувьдаа гэр бүлтэй болохоор хэсэг хугацаанд 2 сар 3 сар ингэ байж байгаа л тэгэл ингэждэг. Гэтэл бэлтгэлээ хийжиж алдахгүй тэгэл ингэ байгаад байдаг. Бэлтгэл юу нээр чухал гэдэг юм. Ямар нэгэн зүйл болох гэж байгаа бол заавал бэлтгэлийг юу таслах хэрэггүй. Шууд ингэ фитнес хийдэг ч хүн. Хийж агаад болонгууд булчин буцаад ингэ сулардаг шүү дээ. Яг тэр айгуу чухал те тууштай байдал айгуу чухал. Тэрнтэй адилхан хоолойч гэсэн яг адилхан юм дээ. Ингээ бэлтгэхгүй бол гинтэн ингээ контролгүй ингээ өнгө алдах ч юм уу ингээ хоолойгоо барьж дэлэхгүй тиймэрхүү юм байсан. Нэр юу гэснээс хөдөө аялаагүй гэснээс таятын одоо нөгөө ингээд
Зүгээр надад тийм санаа төрлөө л доо. Янз бүрийн рилүүд ингээд хийдэж шүү дээ. Рилч болохоор ингээд бүжиглж байгаа рил ихчлэн байгаа шүү дээ. Бүжиглж байгаа рил бол хамгийн интернэшнл хандлт авах боломжтой шүү дээ. Яг л тэнд ямар нэгэн юм ярьж байгаа юм байхгүй, хин ч хараад ойлгоно, хин ч хараад vibe аавна тий. Энэ рилүүдээ хөдөөгийн одоо Монголынхан тий гой гой байгаль бэкграунд хийгээд хийвэл бас их гоё юм байна тий. Тэгвэл аялжуулах бас айгүй хэрэгтэй юм шүү. Одоо хизээ буцаад явах лээ. Одоо нэг хэдхэн хоногийн дээр 4 хоног. Оо. Буцаа явах гэж. Уг нь тийм боломж байна шүү дээ хамтраад ажиллах. Уг нь байгаа. Гэхдээ одоохондоо нөгөө нэг нохоороогүй байгаа ах гэж бодоод байна би. Тийм байна. Тийм бороо нэг сайн ороогүй, газрын хөрс нэг тийм гоё ногоон биш байгаа болохоор жоохон гандаа гарагдчих магадгүй байна. Одоо яг намайг явсны дараа л штэ нэр ном ногоон болох байна. Тийм ер нь гоё хамтын ажиллагааны шийдлэж болох юм биш үү. Тэгээ гоё одоо өстө мэдгүй физтигээ байна уу, юу байна уу, гоё ингээ брэнд мэдээж хийчих болно. Одоо энэ бизнес эрхлэгч нар бодох хэрэгтэй тийм. Тэнгүүтлээ улсаа авч байгаа зураг авалт ямар юм үнэхээр гоё ялдаг штэ. Японд ч ингээд цэмцгэр гэж юм. За одоо альжуулч талаас ойлоо эдид юм хөндөд ярьлаа. Зүгээр яг Анукагийн тухайд өөрөө чи ингээд ирлээ те Японоос. Хамгийн түрүүнд юу бухимдуулсан? Зүгээр шууд тэр ирсэн өдрөөч бухимдсан байх албагүй л те. Энд чинь тодорхой хугацаа өнгөрцөн. Хүний амьдрал явж байгаа чинь юм бухимддээ штэ. Бухимдсан гэхээсээ илүү яг буугаал гэл гисэн чинь гэл утаатай болоод ирж байгаа байхгүй. Би чинь жоохон юм хүүтэн үеэр нэрсэн. Сая 3 сарын 13-нд ирсэн. Жоохон хүүтэн үеэр ирсэн. Тэгэл утаатай за утаа угаасаа байж лээдэг те. Арилаагүй махтаа гэж бодож байгаа л ороод шууд хурдны замаас яваал хот руу орлоо так. Цор ганц хурдны замаар явлаа. Тийм цор ганц хурдны замаар яваа шууд так. Ингээл нааш ачгүй цааш ачгүй. Тэгээ яг Яарамгийн замаас ингээ орж байгаа юм чи. Тэгэл төвжрэл явж байгаа. Тэгээ тэр хооронд чинь би уг нь ингээд төгжрөхгүй байсан бол газ ингээд нэг буугаад найзуудтайгаа уулзаад нэг юм хүмээ жоохон тэгээ явчих байгаа шүү дээ. Төгжрэлтэй угаасаа номер 1 бэрхшээлх үү. Хамгийн том бэрхшээл. Тэгэл одоо төгжрлээс шалтгаалаад өстэй нэр ямар л нарийн зам байна. Ямар л төгжрээгүй юм байрны удаахдах тийм зам байна гэдгийг одоо би бараг таксиний хичээлж байсан илүү мэдчихэж байгаа. Дандаа тайд ч юм бас ингээд юунууд дээр арга хэмжээнд дээр аягүй их очтуулж байгаа тий. Тэгээд цагаа барих хэрэгтэй тий. Шинэ жилээр бүр амар төвчтэй байхаа. Бүр халтар гайгуулгаатай. Дээрээс нь ингээ хоцорчих юм бол ингээ доогоороо шалт дээгүүрээс гүйтг өмсөл гүйж байна шүү дээ. Тэгэл тэр нөгөө угаасаа наашаач болчихоор чинь тэгэл гүүхээс өөр сонголт авахгүй хоцорчих гээд энэ ивент нь дууслаа, арга хэмжээнд дууслаа гэлзараа гэл. Тэгэл гүүгээ шинэ жилийн үеэр л өстэй наашаа цаашаа болдог шүү. Над нэг саяны өнгөрсөн шинэ жилээр боломж олдоод зур өөрийгөө бас нөө сориод чаленж хийгээд нэг найзынхаа компани шинэ жилийг хөтөлж үзсэн. Тэгээ надад бол нэг тийм тохиромжтой биш санагдсан. Илүү гоё тийм альбиасны гэхээс илүүтэйгээр одоо юу гэдэг нэг арай нэг жоохон албаны дуу юм хөтлүүл зүгээр юм шиг. Тэгээд тэгэхэд би нөө тэнд 3 артист дуулуулахаар байсан. Тэгэл холбогдоод ярихад яг наад юу хийх мэдсэн л өөр ингээл айхалцсан тий. За одоо очиж одоо энэ төвчөрч юм гээл хэвээр. Уучинжид юм. Харин дэгдэн. Яг ингээд тоглолтноос тоглолтын оронд явдаг болохоор гэсэн их тэгдэг. Гэвч яг хөө зүгээр тэгэл Монголдо ирэнгүүт нэг сайхан гэртээ ирж байгаа юм чинь өөр л олчтой л доо. Тэгэл тэрүүгээрээ бид нэр тайтгараал гэрмэн юм да нөгөө нэг өстой сим хийж гисэн гэрмэн хэсгэрч гисэн ээж минь гэдэг нөгөө чинь одоо яг л тэр юм байл шүү дээ. Тэгэхдээ амар гоё орчинтай. Манай гэр яг Японд байдаг гэр маань амар гоё орчинтай заяа. Цонхоороо хөшгөө нэгээд харлаа. Цонхоо онгойлголоо. Яг юм голоо ээжүүд хоёр талдаа. Тэгснэ энүүгээр ингээ метро явдаг. Баруун талдаа тэгээ орчин бүр үнэхээр гоё. Тэгээ би уг нь Сакура харж чадаагүй. Ургацсан байна гэсэн доогоор нь ягаан өнгөтэй ингээ амар гоё орчинтай байхгүй. Тэгтэл гэртээ ирэхэд хамаагүй гоё юм чинь. Ингээл ёо игэмэр санагдаж байгаа юм чинь. Нэг амар удаагүй 5 сар болсон ч гэсэн амар бүр ингээ жил 2 жил олцсон юм шиг тийм мэдрэмж авдаг юм лээ. Тэгээ бид нэр яг тэндээ ингээд тайтгараад энд байгаа асуудлуудаа заах вэ л гэдэг юм шүү тий. Тэгэл заах одоо тэгэл амьдрандаа гэл амьдрын тий. Гэтэ амар тийм удаашралтай санагдаж шүү дээ. Одоо би нөгөө нэг олон улсын гадаад харилцааны мэргэжилтэй байхгүй юм. Тэгээ би ингээ мэргэжлэр би тэгээ мэргэжлэрээ сая ингээл диплом ингээл юу яаж байгаа байхгүй юу? Презентацийн тавьж ангууд. Тэгээ би угаасаа мэдгээр очиж үтсэн газараа судалж байгаа. Тэгэхэд
Хирошимагийн газар чинь бөмбөгтөлтөнд 2 дугаар дайны үеийн бүүн болсон шүү дээ. Бүр ингээд газар нь юм болсон. Тэгтэл 10 жилийн дотор би саяхан яг ингээд музейг очиж үзсэн заяа. 10 жилийн дотор тэр газар зөвхөн маш гоё юм ногоон байгууламжтай, маш гоё тийм замын зохицуулалт юм бүгд амар гоё болсон байгаа байхгүй юу. Гэтэл манай улс маань Улаанбаатар маань 10-аас ч илүү жил болсон. Манай Монгол улс тэрнээс ч илүү удаан байгаа. Тэгсэн мөртлөө л ингээд орчин нь яг бах байдгаараа эсвэл амар удаачралтай ч юм уу. Яг тгий санагдаад. Яа энэ улс ингэж 10 жилийн дотор ингээд сэргэж болчихж яг манай Монгол улс ингээд сэргэж болохгүй байгаа юм бол яг юу нь болохгүй байгаа юм бол ерөөсөө юу угаасаа асуудлыг мэдэхгүй юм чинь тэгэл заагаар гэл өнгөрчихөж байгаа юм чинь. Яг ийм нөгөө нэг зүйл байгаад байгаа учраас л ингэж ярих гэдэг юм л та. Одоо жишээлбэл Анука ч гэсэн ингээд дотроо бодож штэ. Яагаад гэдэг асуулт байгаа зү тэ. Гэтэл ингээд за тэд маань мэдж байгаа даа гэл. Угаасаа л бид нар чинь төлөөллөө сонгоцсон, парламент сонгоцсон. Тэ? Ерөнхийлөгчөө сонгоцсон. Тэгээ засгийн газраа буулгахгүйгээр дэмжиж ажиллаж байгаа. Засгийн газрыг буулгахад бол иргэд жагсаал буулгачд юм байна гэдгийг бол бид нэр ойлгоцсон шүү дээ. Тэгэхээр иргэдийн хүч тэр оролцоо санал ямар чухал юм бэ гэдгийг бол харагдаж байгаа. Гэтэл яг зөвөр тодорхой хэмжээнд бид нар юм яагаад гэдэг асуулттай байвал хамтдаа багаараа л ажиллах хэрэгтэй юм шиг байна. Мэдээж бүгд ингээд тус тусын юм руугаа анхаарсан байна. Таад маань бол уран бүтээл рүүгээ одоо бие ажил руугаа, тэнд доржоо ажил руугаа, батаа ажил руугаа бүгдээрээ анхаарсан байна. Гэхдээ хэсгийн хугацаанд ч гэсэн нэг ийм хорон болдод жоохон нэг ингээд ярилцаад санаа бодлуудаа л нэгтгэх хэрэгтэй байна даа л гэж бодоод байна. Одоо жишээ нь бид Японд гарч байгаа шалтгаан нь Монголд байгаа цаашаа урлагаар явахыг хүсэж байгаа хүүхдүүдтэй нэг тийм ингээд гүүрэн болж өгмөр байгаа байхгүй юу? Гадны улс руу манай Монгол амар авьяастай хүүхдүүд ингээд чөлөөтэй гарах боломжтой гэдгийг зүгээр ингээд бид төлөөлүүлж ирнэ л чадах ятгаар яг хийж байгаа яг үгүй. Японд жоо хэцүү. Авид ингээд эхнээс нь хамгийн ихний хэл гэж байгаа юм чи бид тэгэл яг сурж байгаа. Үнтэй шууд чөлөөтэй ойлголцож чадхаар ингээд тайзан дээр гараад өөрсдөө чөлөөтэй илэрхийлэх чадхаар хэмжээний хэл хэрэгтэй. Тэгээ яг ингээд Монгол орноо ингээд гоё сурталчлаад бидэд ингээд Монголоос саналаг байна мэнаа гингүүд. Нөгөө хүмүүс чинь Монгол орныг бүр ингээд зорих хүсэл нь энэ ийм ус юм уу гэж одоо мэдэх хөгтөдтэй юм уу? Тий, Монгол орнд чинь морь унаал явж идэг хүмүүс байдгүй юм уу? Тийм, дээлтэйгэл байдгүй юм уу гэдэг. Тэр зүйлийг ингээд арай ингээд өөрчлөмөр ийм бас ийм хүмүүс байдаг шүү гэдгийг бас ингээд таниулахын тулд бид нэг ингээд компанитайгаа нэгдээд Японы улсыг бол зорьсон байгаа. Урлагийн чиглэлээр. Яг гэдэг анаараа л тэгээд дебютинг гэсэн баталтай л байгаад байгаа шүү. Хоолой ажиллахтай орсон. Одоо клипний ажилтдаг. Түрүүн хоёлаа нөгөө юу ярьж бас шинжлэлийн үеийн ачааллыг ярьж байсан шүү дээ. Тэрэн дээр бол зайлшгүй хөндөгдөх ёстой нэг сэдв нь шинжлэлийн үеэр бол мэдээж урлагийнхаа артистууд ингээд ачаал нэмэгч байна. Орлого арай сайжирч байна тий. За гэхдээ энэ момент бол жилдээ нэг юм удаа бараг. Тий. Бусад үед бас л энэ яг урлагийн салбарт бол цэвэр уран бүтээлээ одоо үүдээ зөвхөн уран бүтээлтээс маш их анхаарал тий. Өөр давхар ажил хийхгүй мэрч гэх юм уу тийм ингээд явхад бол бас Монголын зах зээл тийм ч тата биш л харагдаад байдсан шүү дээ. Амар тийм барьцгүй шүү дээ. Ямар дуун яаж хизээ ингээд хүмүүст танигдчих бол гэдэг нь амар барьцгүй. Тэгээд нэг клипийг хийхэд одоо юу нэр хоолой бичлэг клиптэйг ороход айгүй тийм юу байгаа байхгүй юу? Санхүүжил хэрэгтэй. Тийм. Тэр энэ бүх хончил зардал явж байгаа юм чи тийм. Бүх юм зардал явж байгаа. Зүгээр л ингээл хүмүүсээ ингээл завсралах үед нь хоол ундын нөхөхдөл ингээл зардалгаар авч байгаа шүү дээ. Клипийнхаа дундуур явж байгаа. Тэгээ бүх юм зардал өгдөг. Тэгээд яг санхүүжилт бидэдийг спонсорлох компани тийм юм олдох жоохон хэцүүдэг. Яг ингээл амьдрал дээр ингээ харангуй жоохон хэцүүдэг. Гол нь тийм байж иж бид эт чинь уран бүтээлээ шууд ингээл тэр дээрүүд ингээ гарах гэдэг байгаа байхгүй. Олон хвшлэгтэй бол ингээ хангалттай орч өөрсдөө студитэй болохоор ингээ орчиж байгаа. Тэгээ клипний ажил тэнгууд клипний ажил хийх гингүүд санаас нь төсөв хэрэгтэй. Төсвийг яаж болох вэ? Гих мэт ингээл асуудлууд уургаж байна. Бид яг үндэ бол артистууд нь өөрсдөө тэгж хүмүүстэй ингээ уулзаад
манай клип ийм клип байгаамаа ингээ хийх гэж байгаамаа ийм дуу сонсоод үзтээ та ингээд бид өөрсдөө тийм ажил хиймээргүй байхгүй. Одоо бол тэгж хийж гинөө. Тий одоо манай хамтлагийн ахлагч миний тийм ингээд ингээл ийм манай хамтлаг ийм эднээс ийм хооронд ингэж ийм ажиллагаа хийсэн. Таны хамтрах уламжлалыг компаниудаар ингээ очиод олзолт хийнэ гэдэг чинь бас артистууд бол тэгж бос нэг юм тийм зүйлдээ оролцмооргүй байдаг. Тэгээ угаасаа энэ бодож юмар тий. Үжгээ бэлдээл. Тий. Бид ингээ хэлэхдээ эрүүл мэндэд анхаар дуу хоолой бэлтгэлээл сайн хий. Өөрсдөндөө л таад анхаар гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгтэл тийм байхгүй. Тэгээ өөртөө сайхан клипний хувцсыг ингээ өөртөө хайгаал машинтайгаа ямар хувц өмсгөө яах вэ хөө гэл тэрөө өөрөө хайж идэг. Жохон нэг урлагийн тал дээрх тийм ойлголт нь жоох юм баг. Тийм уусаа баг зах зээлтэй болохоор ямар дуун яаж бүүм хийгээд тэрүүнээсээ орлого авах мэдэхгүй. Тийм нэг сонин барьцгүй байдаг та. Би бас зах цугаас нь мэдэрсэн тэгээ нөө бид нар чи яах гэдэг ан дээр хамтарч ажиллаж байгаад бас чанга юм байлээ. Тэгээ нөө би ч бас медиа дээр давуу туршлагатай гэдэг ч гэсэн яг анх удаа бол тэр клипний ажил байсан. Тэгээд клипний ажил ч гэсэн өөрөө маш их ажиллагаагаар бүтэж байгаа тийм нэлээд олон хоногийн зураг авалт дээр тэр болгон дээр ялангуяа нүүр бодолтоос ахуулаад хоол идэх хэсэг амар хугацаа тийм тэр хуцлалт гэдэг тийм орчин маш их юмны ажиллагаа шаардчлаа юм л да. Өө гэхдээ клипний үе чи бас нойргүй байдаг шүү дээ. Хэдэн хоногоор ингэж аваад сая сүүлд нэг клипний зурганд орсон. Одоо тэр маань утгагүй цацагдах байхаа. Тэгээ тэр донд гэтэл ингээл орой жингаа авж байгаа, өдөр жингаа авж байгаа, эхлэх гэж буу юм болж байгаа. Клипний үйл ажиллагаа гэхдээ амар гоё хөгжилтэй ч гэсэн тийм гоё орчин бүрдүүлдэг ч гэсэн айгуу сайн ядардаг л та. Тэгээ угсаа айгуу олон хүмүүсийн хүч хөдөлмөр бүх хүмүүсийн яг чин сэтгэлээс хандж байгаа хандлагууд байдаг болохоор тэгээд Gen Z үеийн төлөөл гэж ойлгож байгаа шүү дээ. Gen Z-гүүдийн ингээл онцлогийг ярил зөндөл юм ярихлах л та. Гэхдээ зөв нийтэд нь шууд асуухад сая чи магадгүй Японд байж байгаа Монголд ирэх байдаг ч юм уу. Эсвэл зүгээр ер нь л Монголдо эсвэл ерөнхийдөө нийтлэг үеийнхэн залуучуудыг харахад ч юм уу. Яг эрэгтэйчүүдээс залуучуудаа ер нь ямар байгаасаа гэж хүсдэг юм. Одоо энэ нийгэмд чинь эрэгтэй эмэгтэй тий энэ хүмүүсийн харилцаа маш чухал. Тэгээ дээрэс ингээл хүүхд гэр бүлийн харилцаа гэл ингээл асар олон ээж эцэг хүүхдүүдийн харилцаа гэл асар их зүйлийг ярьж болох ч гэсэн бас энэ залуучдын гоё нэг нэгнтэйгээ эрэг сайхан байх харилцаа бол яа харахгүй эрчүүд нь магадгүй гоё хотуудаа боловсон соёлтой гоё харьцдаг ч байт юм ингээл асар их зүйлүүдийг ярьж болох. Тэр талаас нь л би асуух гэдэг. Япон залуучууд ер нь хэр джентльмен юм бас. Би сайн анзаарах боломж байна уу? Анзаарах боломж бол байгаагүй. Маш л тийм ажилтай л хүмүүсээ харагдаад ингээл өглөө босонгууд өглөө ингээ айгүй ихт ингээ цүнхэг барьсан ингээл ветеранд ангиас бүгд юм костюм бичгтэй залуучууд ингээл өнгөрдөг. Тэгээ яг нөгөө залуучуудын годондоо болохоор стенер амар сэтгэлэг юм залуучууд байгаа ч гэсэн тэр хүмүүс рүүнийх амар ингэж харж мараагүй болохоор сайн мэдгүй юм. Сониуч харцаж марцаад ингээд яваг болохоор очиод яах юм. Нөгөө хүмүүс чинь англиар сайн ярихгүй заяа. Тийм шүү дээ. Аа гэл. Тэгээ яг японоор би ярьчих гэхээр бас ингээд амар төгдөрч тагтраад ингээд ярихад амар хэцүү. Тэгэл би япон хүн биш ээ гэж хэлэнгүүт за тэгээ явчихж байгаа юм чинь нэг яахад. Яг ярилцах боломж ерөөсөө тийм гарааг баха залуучуудтай. Тэр ерөөдөө юм нэг ажиллаа хийгээ явж байгаа ч юм уу ингээд янз бүрийн хүмүүстэй ангууд ерхийн нэг тийм vibe нь мэдэгддэг шүү дээ. Тэгтээ би мэдрээгүй юм л юм. Тэгэхээр талгай дотор бол Япон залуучууд гэхэд бол нэг орж ирэхгүй. Монгол залуучуудын болохоор айгу тийм сүүлийн яг жинзигийн үеийнхэн ч мэдхгүй байна. Жохон ингээд юу гэж хэлмээр юм тийм. Жохон хязгаантай болсон юм санагдаад байна. Тийм үү? Амар хэцүү ингээд хүнтэй ингээд ярилцахад амар хэцүү болсон ингээд. Би бараа ингээд сайн байна уу яасан ингээд ийм гингүүд за тийм амар богиногоор харьцдаг. Амар жохон зүгээр би өөрөө нэг хүнтэй амар илдэг харьцахыг хүсдэг. Өөс тэгвэл надад ч гэсэн амар байдаг. Би ингээд өөдөөс нь илдэг харьцаж байхад өөдөөс шинэ харьцахад би амар тухгүй болчихдог байхгүй.
Хүн тэгэж харьцаад ах чи өөдөөс ингээд гэх тийм хоёрын хооронд үгээр хариулж байгаа надад амар тийм Монгол залуучууд жоохон мэдрэмжгүй юм шиг санагдсан шүү дээ. Миний үеийн залуучууд гэх юм. Их цантаа гэд хэлчихэж байгаа нь нөгөө эхлээд сая би бодоодсэн чинь яг тайлбарыг явангууд санал нэгдэж байна. Ер нь бол би одоо зөндөө олон хүмүүстэй бас харьцаж байгаа шүү дээ. Тэр дундаас би үнэхээр тийм амар ийм хүн би олж ерөөсөө би эсвэл олж уулзах чадахгүй байгаа юм уу? Олж тийм ажил төрөл эсвэл хийж чадахгүй юм санагдав. Надад ягаад ч юм тийм нэг сонин залуучууд л ингээл эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ бүгдээрээ яг тэгж таардаг заяа юм гээд. Хүнтэй харьцаж ятсан эмэгтэй сайн байна уу? Тэгсэн юм уу? За ойлголоо гэд хүн илдэг ярангуй гэж харьцаж байгаа надад амар тухгүй юм. Уг нь бол бас манайхан ч гоё нөө зочломтгой гэдэг л Монгол хүмүүс чинь тэгээ нэг тийм эртнээсээ тийм соёлтой улсууд шүү дээ. Манай өөрхөн тийм байх ойлцсон юм шиг лээ. Би бол бас ажиглалд ойролцоол байгаа юм. Тодорхой хэмжээнд залуучууд нь илүү бас та ийшээ зүгээр асуудалгүй. Энэ хоёул юуных нь өрнө тэнцэж юм. Хоёулын ер нь юу яагаад жоохон алхах вэ? Би бас тэгж анзаарсан. Өшөө жоохон манай залуучууд илүү гоё соёлтой байгаа. Юу яах вэ? Охтуудынхаа өмнө жоохон юм юугаа унгаач. Эгоогоо жоохон дарчхад болохоор байгаа байхгүй юу? Айгуу тийм өндөр эготой хүмүүс гэдэг юм шиг надад санагдаад байна шүү дээ. Манай зураглаач маань emergency ажил гараад явсан. За хоёулаа хамтдаа ингэ авч. Окей. За хоёулаа ийш ингэ гарч авчаад. Тухтай газар олоод. Тэгээ ерөнхийдөө бол яг тэгжил боддгоо. Тийм яг тийм охтуудынхаа өмнө нэг жоохон гоё үг хэлцдэг ч байд юм уу? Эсвэл нэг жоохон буулт хийчдэг ч байд юм уу, тий? Гоё үг үнэхээр хэлж чаддгүй юм шиг үлээ шүү дээ. Би бүр ингээд амнаас нь бүр ингээд яг алт унах гэж байгаа юм шиг амар хэцүү байдаг шүү дээ. Уг нь бол хөөрхөн байгаа бол хөөрхний шууд хэлдэг. Тийм гоё үсттэй. Тийм бүр илүү юм урамтай байх байхгүй юу? Уг нь бол яг эмэгтэй хүн чинь яг ингээд чихээрээ ингээд цэцгэлдэг төрлийн хүн байгаа байхгүй юу? Гоё өгнүүдийг ингээд урсах тусам ингээд өөртөө урамтай болоод бүр л гоё болмоор санагдал. Тийм мэдрэмж авдаг юм шиг миний хувьд л санагддаг. Тэр тал дээр жоохон тутмаг байж магадгүй. Энэ ч айгүй гоё хчтэй. За би айгүй. Чи кофе ирэн. Таагүй юу? Гоё. Би угаасаа green tea лэгтэй амар туртай. Миний хамгийн туртай маань юм аа. Кофе нэгсээ уудаг. Сэлэтэй. Одоо наа чи яг кафеинг болохоор кофе шопт л зарагдаад байгаа боловч кофе ихэд кофе биш болчиход байна. Тийм яг кофе бол биш. 3-4 хоногийн дараа явна гэсэн үү? Тий, 4 хоногийн дараа. Одоо ер нь таагийн гол төлөрж байгаа ажлууд за дебют дуунуудаа гаргах юм байна. Өөр оролцох фестивал энэ төр юмнууд байгаа юу? Манай Японд бас нэг менежер байгаа. Тэгээ Японыхаа менежертэй яг очиод уулзандаа яг ямар ажлууд байгаа вэ? Хэдэн сарын хугацаанд одоо ингээд сар-сараар нь төлөвлөжтэй юм уу? Хэдэн сараар нь 23 сард ийм ажлууд байна. Тэгээ эдлийн ийм ивентэд оролцсон. Тэгээд иймэрхүү клиентний ажил, хоолой явчлаг, арга хэмжээ ивентэд ингэж оролцсноо гэж зүгээр юм план гаргацдаг төлөвлөгөө нэгцэн. Ер нь бол тэгээ очдог болохоор аяга амардаг шүү дээ. Саяны хугацаанд бол Япон хэлээ сайжруулад дээрээс нь ингээд өөрсдийнхөө яг ингээд бэлтгэлээ таслахгүй Япон хүмүүсийг ямар урсгалын дуунд туртай юм. Би тэгтээ яг очиж Японд сонссон ч үнэхээр чадахгүй байлээ. Япон урсгалын дуу надад үнэхээр наалтахгүй байлээ. Гэхдээ ингээд яг гоё дууг нь олж молоо сонсоод яг дээр үеийн дуунуудыг олоо сонсоход айгүй гоё. Тэгээ ингээд тан гэсэн юм нэг юм огтой хамтлаа гэдэг шүү дээ. Тэр дуунуудын сайн ойлгодгүй юм аа. Гэхдээ ер нь бол тэгээ урлаг нь угаасаа тэгээ хөгжсөн. Өө дээрээс нь нэр юу шүү дээ Япон. Үзэгчтэй байгаа шүү дээ. Яг ингээд зэгрэтэл үнэхээр соёлтойгоор үнэхээр гоё дэмждэг заяа. Нэр тэрийг бас асууя гэж бодчихсон. Гоё дэмждэг шүү дээ. Тэр өстой гоё санагцсан надаа. Бид яг Японд дөнгөж очичоод эхнийхээ ивент дээр орсон чинь. Монголоос ирсэн юм хамтлагаа. Тэгээ та бүхэн маань Япон хүмүүс яаж дэмждгийг зүгээр ингээд харуулад үг гэдгсэн чинь амар
тэнцэн заяа. Аха. Вау гэмээр санагдаж байгаа юм чинь. Аха. Тэр ярьж байгаа юм. Яат. Хан тэр бас айгуу гоё соёл байд юм шиг. Тэгээд тэр манайхан ч бол бас айгуу хөөрхөн орой морой ингээд юугаа флашлайт маягтай нийтээрээ гоё хасаагаад. Бидэд ингээ хасаагаарэ гэд ингээд өгнөд ихэндээ бэлтцсэн байгаа шүү дээ бүгдээрээ цээжилсэн. Тэг ингээ хэлсэн чинь бүгдээрээ хасаагаал гар хурам бүр яг энэ зэрэг ингэж хоёр тийш болдог заяа бүр ваа харахад л бүр амар урамтай байгаа юм чинь. Тийм хүмүүсийн өдөөс инеехгүйгээ яах юм бүр урамтай байхгүйгээ яах юм бэ гэмээр л хэлсэн. Амар гоё юм лээ. Энэ одоо ингээ харсан чи яг нөө go entry явах байдаг л нэг асуулт хариулт 2 өнөр авсан тий. За баярлалаа. Асуулт хариулт яваад идэв шүү дээ. Та яадаг вэ энтер гэж. Тийм шиг шүү дээ. Ой. Нэг заалс. За энэ хавцаа нэг доор нэг суух байдаг гоё. Энд ирчлээсэн бахта бодвол. Иржсэн. Бид чинь бас өөрсдөө влог хийдэг штеп. Тийм шүү дээ. Тийм нэг хаяада ингээл гинт бид нэг влог хиймээр санагдаад. Тэгээ энэ чинь нэг хүний 20,000 төгрөгөөр хэрхэн гоё аялж болох вэ гэдэг нэг тийм челленж маягийн юм хийгээд тэр үед ийш орж ирчихсэн. Орж ирээд нааша цаашаа болоо зайрмаг авдэл тэр үедээ бол бүтэн таарсан. Гоё орчим шүү дээ. За хоёулаа нэгэнт бас энэ үеийн залуучуудын яриа руу яваад орсон. Жохон залуучууд ярина. Энэ өөр залуучууд ер нь хотын амьдралд ер нь хэр оролцож байна. За харилцааны хувьд нэг жохон бас нэг хязгаартай байгаа юм байна. Хүмүүс бас тэрээр жохон бодмоор байна шүү. Тэгээ яг угаасаа тэгэл хүмүүс угаасаа шүүмжилж байгаа штэ. Хэвээ нэрээ ингээл гадаадаас хүмүүс ирж явах чинь ийм амар сонин бүдүүлэг тэгээ энэ орон энэ Монгол орноо хөгжүүлээч гэдэг мөртлөө. Яа ингээ миний нүдэн дээр урд тамхи татснаа тамхиныхаа шиг зүгээр гадаа хайчиж байгаа байхгүй. Ядаж ийм дээр амар хувь хүн өөр дээрээ жоох юм батлагтай байх хэрэгтэй юм шиг надад санагдаад байна. Яг залуучууд ингээд одоогоор бол яг хийж байгаа залуучууд аягүй их болцсон байгаа хаа. Яг улс орноо хөгжүүлээ ингээ тэгээ яг энэ мэрэгчлээ одоо Монголд ингэж түгээе. Ерөөсөө одоо ингээд ямар IT-ийн мэрэгжил чи одоо бүр супер амар эрэлттэй болсон шүү дээ. Тэрнүүдэд адилхан ингээд шин зүйлүүдийг бүтээе гэсэн сэтгэхүйтэй хүмүүс юу нэг аягүй олон байгаа хаа. Тийм саяны бас хэлдэг яг зөв нэг юм жижигхэн өөрийн бас ингээд засчиж болохоор тий засаад анхаарад ингээд гоё явчих болохоор зүйлийг өөрөөсөө эхлэхгүй ээж бас ингээд бусад руу нэг энэ л болохгүй байна, тэр л болохгүй байна. Тэр ингэмээр байна, энэ ингэмээр ингээд бас өөрөөсөө эхлэмээр байгаа тий. Яг харахаар яг амар хүн шүүмжлэлээдэг тий. Энэ гадны орнд очсон ямар гоё юм гэсэн чинь Монгол нь ийм байна гэж хэлдэг ч гэсэн өөрөө тиймэрхүү хүмүүс чинь бас яг ингээ харахаар гээл тамхи ундааны иш яасан ийсэн цаас масаа зүгээр ингээд хамгийн наацхийн жишээ чинь л одоо хогийн саунд хаях гэдэг зүйл байгаа шүү дээ. Ийм зүйлээ л бас нэг мартан барим байж л хийгээд идэм болов гэж бодоод байдیں۔ Гэхдээ мартчихдээ болов уу яа. Тамхи татдаг дүүрчээ тамхины ишээ яаж хогийн саунд хайчмаар байна тий. Тийм. Японд одоо ингэнгүүт яг тамхины цэг гэдэг хэсэг дээр зөвхөн тамхиал татна. Тэрнээс гадуур татаж матж байгаа хүмүүс байв шууд торгуултай. Тэр болгон дээр амар тийм өндөр юм уугаа. Зүйл залтуудаа ч гэдэг юм одоо юу гэдэг тэр мөрөн дээр бол аягүй сайн анхаарсан юм шиг санагддаг шүү дээ. Ер нь л амар хөвчлөлтэй орно лээ. Бид хоёр яг залруулаад хэлгээд ингээд болохгүй бүтгүйг нь яриа л шүүмжлэх гээд байгаа юм шиг боловч тэ эн чинь нөгөө нэг цаагаараа уриалаад байна л да манайхан тэхгүй бай гэх тийм. Бити тэгээрээ бүр ингээ гоё болгоё. Хүн ч гэсэн дотроо гоё ингээ бодоо явж байгаарэ. Хэлэхгүй шүү л гэсэн утгатай л. Түнс мэдээж одоо сайн сайхан гоё юмнуудын яриул бас зөндөө юм байна шүү дээ. Одоо ингээл харалтай ингээл гоё байгаадтай. Сайн сайхан юм ярил. Энэ нэр их гоё цэцэрлэгт төрүүлсэн болсон. Чи бас өгшөө цаашаа өргөчнө гэж. Тий. Үүдэнд нөгөө нэг мапн байсан шүү дээ. Тийш янгуу тийм юм байгаа маа гэж. За ойлаа энэ авдны газар суучаа тэгээд нэг юуны тухайд бол
Төвчрлийн тухайд бол мэдээж нийтээрээ тэгчлээ. Утаа бол тэгж байна. Аль нь хөндөгдөж байгаа шиг. За залуучууд тийм байд юм байж. Одоо таксиныхныгаа бас яриад. Яриад амжицсан. Одоо манай UB cab гэхдээ амар шүү дээ. Маш амар. тийш тэ. Бүр ингэ стейжийн safety ямар ч аюулгүй. Ямар ч мөрөө байхгүй. Үн өсгөн гэсэн юм байхгүй. Яг л километрээр л явдаг. UB cab бол туртай. UB cab гоё. Тэгээд UB cab-аас гаднаас дахиад шинэ такси үйлчилгээ орж ирж байна шүү дээ. Мэдсэн үү? Үгүй. Нэг талаас яаж юм ч одоо энэ сурчлагаач биш л те зүгээр хүмүүс мэдчихэл байлгүй. Аба гэдэг те. Тийм тийм. Дандаа цахилгаан машинууд. Тийм үү? Явах юм шүү. Би тэгж ойлгосон шүү дээ. Одоо таксинд явж байгаа машинууд нь бүгдээ цахилгаан. Тийм юм шиг байна лээ. Тийм. Би бол тэгж ойлгосон. За одоо гоё эмгтээчтэй. Хин Анука бол өөрөө бас энэ охтуудын төлөөлөл шүү дээ тий. Манай энэ охтууд яаж юм? Ер нь Хөөх шүү дээ. мэдээж хөөхөн. Үнэхээр гоё болжлээ. Яаж чарсан. Би одоо жишээ нь ингээл нэг найзтайгаа бүнд ингээ гарлаа гэж ботход амар гоё охтууд зөндөө охтой болцлоо. Вау. Монголын охтууд ч үнэхээр царайлах шүү гэмээр болцлоо. Үнэхээр гоё. Ер нь хаач харахад ялангуяа энэ хот одоо бидний нийслэл хот шүү дээ. Анзаараад харахаар танай үеийнхэн бол бүр илүү фэшнлэг те стиллэг болсон юм шиг байна. Дээрэс нь яг зур ялангуяа энэ нөгөө нэг альва энд тэнд гарч байгаа бас амжилт бүтээл юмнуудыг хараад болохоор бас гендерийн талаасаа ч гэсэн манай охтууд бас айгүй мундаг байгаад тах шиг байна. Тиймэрхүү юмнуудаас харахад бол ер нь их агц дэвшилтэй. Гоё л агаад тах шиг шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүн чинь дотор олон төрөл байдаг гэдэг шүү дээ. Альфа эмэгтэй, яасан эмэгтэй. Яг альфа байхгүй. Амар хүчрхэг одоо ийм шиг мөртлөө бас нэг эрэгтэй хүний хайр халамжийг аваад тийм ус илдэг ийм бас байвал гоё гэхгүй юу? Ихэнх нь л ер нь нэг тийм амар бие даацсан. Өстой би ийм эмэгтэй, би ширтэй эмэгтэй, би альфа эмэгтэй гэж ярьдаг хүмүүс аяг болсон юм шиг эмэгтэйчдээсээ. Тэгээ нэг тийм хий хоосон нэг тийм юу гаргаж ирсэн юм шиг санагдсан. Body shame гэдэг чинь биеэр одоо хүний гадаад үзмжээр ялгаж харьцдаг зүйл гэж байдаг шүү дээ. Ялгаж харьцах гэх юм уу? Одоо юу нэрээ тиймэрхүү нэг тийм цензур тавьсан юм шиг туранхай скины ийм байвал гоё гэсэн тийм тавьсан юм шиг надад санагдав. Би сүүлийн Японд очиж байгаа харгалцсан юм аа. Тэг ингээд хүмүүс ингээд надад Анука чи яасан бэ? Жирэмсэн болцсон юм уу? Юу болоо? Яагаад харгалцсан юм ингээл надад. Тэгээ би тэрийг нь тоомооргүйсэн. Тэгсэн чи яг манай нэг менежер охин маань л надад хэлж байгаа байхгүй. Жон харган байна гинэ. Гэнгүүт ойлголоо гэж тураал ингээл явж байгаа. Яг урлагийн хүн болохоор би угаасаа заавал ингээ нэг хүнд харагдаж байгаа болохоор угаасаа тийм туранхай байх хэрэгтэй. Гэхдээ бодит амьдрал дээр би бол яг л хэвэн жинтэй хүн байгаа байхгүй. Яг нэг тийм заавал туранхай байх хэрэгтэй. Би туранхай тийм хүнд туртай. Би тийм хөөрхөн хүнд туртай. Ингэж хуцалдаг хүн туртай гэсэн нэг тийм жоо зэнзэр байгаа юм шиг надад санагдсан. Одоо яг ингэ нөхцөл байдал дээр харж үзэх юм бол. Хоёлоо бол зүгээр яг зүгээр л бодит амьдрал дээр өрнөдөг юм яриануудыг л энгийн л ярьж байна л да. Тэгээд тэр нь бас нөгөө олон хүний санал бодолтой нийцчихвэл энэ бол би ч гэсэн нэрээ тэгж боддоо шүү дээ бодож байгаа хүмүүс байж л байгаа. Зүгээр ер нь яг Анука өөрөө цаашдаа хоёлоо одоо сая ингээд ийм байна нөхцөл байдлуудыг ярьлаа. Ер нь цаашдаа юу руу зорж байгаа юм те. Цаашдаа бас зориод ингээд явхад нь магадгүй нөхцөл байдал энэ ийм байдаг болоосоо тэр нь тийм байдаг болоосоо ч гэдэм одоо магадгүй сая хоёлоо ярьж шин ингээд аялал жуулчлал гэх тэнгүүт за энэ аялал жуулчлал дээр бол улсаас нэлийн дэмжлэгтэй ингээд улс анхаарад хичээгээд явж байгаа учраас энэ гадны жуулчд ирэх хандлага ч гэсэн нэмэгдэж байна. Гадагшаага бас улс их орноо бөөндө хамтдаа сурталчилж байна ч юм уу.
За иймэрхүү юмнууд өмнө нь бол бас тодорхой хэмжээнд өгүүлэгдэжсэн, дутагдчихсэн л байх тий. Жолооч нарын ингээл асуудал ярихад за UB Cup байна, Абач байна гэдэг ч юм уу ийм үйлчлэгээнүүд гарч ирээд гоё болж юм тий. Эдгээр ч бол яг ийм гаргалгаа шийдлүүд нь шүү дээ. Яг тэр шиг ийм миний асуух гэдэг нь болохоор Анука нэг ийм зүйлийг зорьсон байгаа шүү дээ. Анукагийн зорьсон энэ гоё ирээдүй, гоё сайхан зүйлд бас нэг ямар нэгэн гаргалгаа шийдэл хэрэгтэй юмнууд байгаа юу л гэж асуух гэдэг. Тэрэнд ийм байдаг бол бас их амьдрал гоё байх гэдэг шүү гэдэг ч юм уу. Юу гэж тайлбарлах вэ? Би ч одоо угаасаа урлагаараа мэрэгчлэн маань нөгөө олон улсын гадаад харилцаач гэсэн. Би өөрөө урлагтай амар хайртай. Би салж чадахгүй баг. Тэгэхээр л хоолой молгоо бэртээгээ дуулж чадахгүй болсон тохиолдолд одоо би одоо урлагаа салт юм уу гэсэн. Тэр болтлоо ягаад ч хинч боль гэсэн би болохгүй. Угаасаа ингэж яхаар. Гэтэ яг юм уран бүтээлч хүмүүсэд хэрэгтэй байдаг зүйлс нь болохоор яг л тийм би түрүүлсэн шүү дээ. Дэмжлэг, туслалцаа, сэтгэлийн дэмж үж болно. Одоо юм юм Японд мундаг байгаарай. Ийм байх шүү. Манай охтод одоо тэнд ийм хийж явж байгаа юм байх шүү гэж ер нь л туслалцаа, дэмжлэг бүх юмар сэтгэл зүйн юм байна уу? Одоо бодтой юм гарт хүрж болохоор тийм туслалцаа байна уу? Тиймэрхүү юм дээр ер нь л аюу тийм туслалцаа хэрэг байдаг юм шиг л надад санагдаж шүү дээ. Одоо Японд очингууд ингээл Японд амьдардаг монголчууд ингээл жишээ нь ингээд дэмжиж байгаа шүү. Өстэй мундаг танахттай анх удаага явахтай хамтлаг өөртөө ингээд ажиллаад ингээд орох гэж байна. Өстэй амжилт мундаг шүү гэл дэмжиж байгаа хүмүүс өрнөл зөндөө. Яг тэр ирчээрэл дахиад ингээл бид ч урмаа аваад өшөө ингээл дэвшлэл зөрөгтэй л явах юм шиг санагдаад байна. Зөвхөн одоо жишээлбэл BTS-ийг хэвлээ бодоод үзэхэд бол BTS өөрөө тий. Дээрэс нь BTS ч өөрөө ингээд үнэлгээтэй компани болсон тий. Тэгээд үнэлгээ бол манай дотоодын нийт бүтээгдэхүүний 3-1 маань шин тий. Нилээн тийм том даацтай ганц хамтлагч тийм байж байгаа. Тэгэхээр таад маань ч гэсэн ер нь ингээд бас юу яах боломж нэтрээ байдгийн болоо да. Тусдаа хуулийн этгээд одоо мэдээж энэ чинь студ ингээл студ ч юм уу продакшн ч юм уу ингээл гэрэтээр мэдээж явж байгаа шүү дээ байна. Тэр энэ нь болохоор бүр олон нийтийн компани байгаад олон нийт нь гоё дэмждэг тийм магадгүй одоо би жишээлбэл Wasabi-ийн хувьцаатай ч юм уу тий. Тэгээ тэр юунуудаа таад маань төлөвлөж байгаа ажил юмнуудаа хувьцаа эзэмшигч нартай тайлгнажтай. Тэгээ эн чинь Японы зах зээл рүү гарч байгаа юм чинь тэндээс бол бас ашиг орлого олоод байх боломжтой шүү дээ. Том зах зээл рүү гарч байгаа учраас гэдэг ч юм уу. Тэгээ тэр мэдээж өнөө маргааштай гэхээс илүүтэйгээр эн чинь тодорхой хугацаа хэрэгтэй шүү дээ. Тийм байдлаар явал бас гоё юм болов уу гэж бодох юм. Байж болно. Яагаад байж болохгүй гэж. Гэхдээ энэ зүйлийг бий болгох гээд айгу удаан л авах. Яг үлийн зүйл анханасаа байгаагүй. Тэгээ байгаагүй зүйлийг шинээр гаргаж ирэхэд амар удаан хугацааг зарцуулдаг. Тэгэхээр магадгүй Wasabi самтлыг тэр үед эмээнэр болсон байх үед баг болох юм болоо гэж би одоо дотроо бодоод байна шүү дээ. Уг нь болохгүй зүйл байхгүй хийгээд бүгдээрээ үнэхээр ингээ хийгээд үзье гэвэл хийж болно. Гэтэ тэгэл сайн мэдгүй. Дээрээс нь бас яг үнэндээ бол таад маань нөө түрүүний жиний хэлдэгчлээ. Таад бол ингээд за ийм уран бүтээл байна ингээд ажиллах боломж байна гэд эсвэл бол за ийм шийдэл байж болох юм байна гэж бодож явахаас илүүтэйгээр уг нь бол уран бүтээл дээрээ анхаарч юмараа шүү дээ. Тэгэхээр би зүгээр эндээс ямар дүгнэлтэнд хүрээд байна вэ гэхээр урлагийг бол тодорхой хэмжээнд урлагийн энэ хамтлагч нь артистууд руу бизнесмен ч юм уу бизнесийн байгууллагууд нэлээд идэвхтэй оролцох хэрэгтэй болоо даа л гэж бодоод байна. Мэдээж уран бүтээлч талаасаа тэнд ингээд явж байгаа. Дээрэс нь бизнес талаасаа ингээд оролцоод одоо хамтын лин хөдөлмөр аюул сайн үр дүнд явах юм болоо гэж бодоод бизнес загварчлал руу нь илүү сайн оруулаад тийм хамтарч ажиллавал их зүгээр юм болоо гэж бодож байна. Нэг хүн сэтгэд угаасаа багаар л юм бүтээн штэ. Олуулаа бүтээвэл угаасаа хангалттай шууд өсөж байгаа юм уу илүү хурдан л явах. Хүн хүч яг ингээд би нэг дахин яриад байна. Яах гэж ямд энэ үг л орж ирээд тах юм. Ер нь тэгээ яхаа болохгүй юм гэж байхгүй. Дэмжлэг хэрэгтэй байна. Хүн хүч хэрэгтэй байна. Тийм шүү. Хүн хүч хэрэгтэй байна. Угаасаа хүнээр тутан тэгээ бөөндөө сайхан байж байгаа л ингээд дайцсан тийм хигэндээ ингээд ашигтай, хигэндээ тустай юм юмудаа хийгээ явж байвал ер нь болох хоо л гэж бодсон шүү.
Би одоо бас нэрийн ширийн яг ингээ хамтлагийн дотоод асуудал дотоод гэж даад ингээ компани асуудлыг би өөрөө уус нэг санагдаггүй. Тэглэв. Тийм. Гадны зүгээр хамтлаг гадны одоо том айдлуудтай харьцуулаад ингээ харахаар манайх ч мэдээж нөө түрүүний зах зээл жижигхэн гэдэг нь юу вэ гэхээр бас ингээл хүн амцуутай ингээл сайхан өдөр тутмынхаа амьдралдаа ингээд одоо хоёлаа энд ингээл явал оролцчихдаг ч юм уу тий. Тэгтэл бол Анука тодорхой хэмжээнд олон Анукаг мэддэг, сонсдог ч юм уу ийм л байгаа шүү дээ. Тэгэхээр хэр зөрүүтэй ялгаатай байдгийн бол одоо гадны K-pop айдлууд бол баг ингээд тусгаарлагдаад амьдарч байгаа шүү дээ тий. Энэ нийгэмдээ ингэж хамаагүй оролцож амьдарч чадахгүй шүү дээ. Явахгүй шүү дээ. Начаа одоо ингээд алхах явах л ах л та нэрээ байх хувьд бол байдаг л бах. Гэхдээ яг арай нөхцөл байдал өөр арай өөр одоо юм жон хүн ам зүйтэй хүн багтаа магтаа газруудаар явдаг л юм яг сайн мэдгүй. Тэгэхээр нөгөө нэг миний мэдэх гээд байгаа нь болохоор чи яг ингээд нийгэмдээ зүгээр өдөр тутамдаа тэг ингээд оролцоод явж хат ер нь хүмүүсийн хандлага ярих шиг байна. Яг хөгжлөө гэдэг шүү дээ. Яг хүн хүнээс шалтгаалаад гаргаж байгаа реакшн хандж байгаа хандлагын амар хөгжлөө гэдэг шүү дээ. Нөгөө тэг жоох хүүхдүүд амар гоё гимгүү. Зураг авах гэдэг. Тэгээд ингээл үе нөгөө хүн биш дээ. Нэг авсаа би самтлагын дуучин байна штэ гэл. Сүүл нэг киллер кaraoke дөрөв. Тэрний нэг доо жоохон бас бүүн хийсэн баггүй. Энэ нөгөө нэг зүйлээс үлсгээ дуулаад байдаг өөр юм. Тэрүүгээр хүмүүс бас нэг хүн хүний яг характераас шалтгаал тийм сонирхолтой реакшн харагддаг штэ. Ох ахын доо чи нөгөө нэг дуулах хүүхд мөн гэж ингээл амар тийм хөвгөлтэй яг тиймэрхүү юмуд нь айгу гоё юм. Харцангуй нэг үе яваад бол жоохон тийм нээлттэй болчихсон уу? Тийм. Бас нэг хэдхэн жилийн өмнө баг те хүмүүс ч ингээ танихгүй юм шиг байдаг байсан бах жоохон бид нар ч бас нэг жоохон тийм бүрг ичимхий үсттэй. Тийм штэ. Бүр ингээ татгшаа штэ. Би бол 10 жилдээ тийм амар хүн амтнд ярьж чадахгүй юм дугуйл гарсан. Яг ингээ урлагийн амьдрал дээр орж ирэл ингээл задарч мадрал алгаас хийлээрээ ингээл бабаа гэд арай ярих чадвар маань ингээ дэвшлээ хүнтэй ингээ нүүр хагараад ингээ ярих хэмжээний болцсон байгаа байхгүй. Ер нь л уулаасаа айгүй ч юм хүмүүслээ. Баянгуурт 10 жилээ төгссөн тийм. Одоо энэ бас нөө нийгэмд нэлээд анхаарал хандуулаад байгаа зүйл нь social bully байна л та тийм. Үеийнгийн дээрлэл. Social bully гэнэ. Үеийнгийн ер нь bully дээрлэл. Тэгэд энэ дэр яг зөв би бол бас тодорхой хэмжээний надад experience байж л тийм. Одоо ер нь бидний үеч нэг тиймэрхүү байсан да. Тэгчдэг байсан да, ингэдэг байсан да. Гал мэднэ тийм. Анукагийн хувьд ер нь тийм буллид өртөжсэн үү? Тухайн үед ер нь ямар байсан? Сүүл усын талаар нэг ярилцлаа гэжсэн байхгүй. За. Тэгээ би бодохгүй. Хатаа би хүн дээрлгүүлж байсан удаа байгаа юм уу гэж бодсон чинь бүр юм жоохон 10 жилийн бага ангийн хүүхд байсан юм баг. Жоохон багт маань эрэгтэй хөлтөч амар сонин штэ. Яах вэ сайн. За. Тэрийг ингээд сайн гэж хэлчихгүй ингээд цохиж бохоод ингээд тэгж явдаг хүмүүсээ гэдэг штэ. Би одоо тэр үед тэгсэн болол гэж ойлгож байна. Ингээ найзуудаа тойрсон. Нэг тоглолтыг найзуудаа тоглолцсон. Би дүүтэйгээ хамт ингээ тоглоомод л байдаг. Ингээ амралтын үе байлаа. Ингээ байж исэн чинь Анка оо яасан гэсэн гэхээр зүгээр хаагач маагач гэж би чинь дургу байгаа шүү дээ. Тэгсэн чи өө энэ модны мөчрийг ингээ би харсан. Тал талаас намайг яг ингээ зогч исэн мэлий. Би тэрийг яг ингээ баг байсан болохоор нэг ингээ мартцсан байсан байхгүй. Яг ингээ сүүлд ингээ сансан чинь нэр нэг тиймэрхүү зүйл бол болж исэн юм байна. Тэрийг аль мэдсэн. Гэтэ яг миний тэр үед бол нэг амар миний эсвэл орчин тийм болоо нэг амар бүлийдээд байгаа. Гайгүйсэн үү тийм гайгүйсэн. Тэгээ хөвгүүд маань л тэ өөр ангийн хөвгүүдтэй талцаж зодтолтой л гэж мөнгөж ярьдаг байсан болохоос шүү. Нэг дээрлэхэд мэрлэхэд нэг амар солонгос киноны драма шиг юм харж байгаа. Тэн дээр нэг тийм ойлголт яваад байт юм шиг. Одоо банд нар те за баран нуулгүй хэлэхэд бид нар ч гэсэн тийм л майндсет байсан. Ингээд нэг юм сайн охиноо ингээд өдөөд идэх те. Тэгээ тэр нь нөгөө нэг ингээд одоо жишээлбэл хөөрхөн хөдөлдөг шүү дээ тэр чинь ингээд амар тийм. Нэг амар юм тангаах хэвчдэг байхгүй. Өөр арай л тангаа өөр харин тийм. Үчигтэй сайн юм ба сайнаа хэлээ штэ. Юу хүн зохиод байгаа мэг юмэр санагддаг байхгүй. Одоо бодох нэг. Тэр нөгөө нэг бодвол ингээд өөр сайн тэгээд анхаарахгүй болгоод анхаарлыг татж байгаа дэлгүүрний юм шиг байна тийм. Яг үнэ. Тэгээд тэр бол айгүй кул биш шүү гэдгийг. Ёо. Амар тийм хэцүү байдаг байсан. Яах гэж надад сайн болсон юм бал гэж зүйлдээ ингээд бодлон гэж амар дээрлэхтэй зэ бүр амар хэцүү. Дээрлэх гэж штэ. Үддэг хоргоод өгчтэй.
гоё харгаачихгүй маа. Бага байхад уусаа тийм байсан. Жилдээ. Би ингэ сүдэр суугаад болохоор дараад байна уу? Дарах гэдэг нь. Тий. Гэхдээ яхаа зүгээр. Хойлоо дүүл ингээ. Ерөөхдөө бас нэлээд цагийн материалч маань бол төгссөн юм байна. Хойлоо сая бас нааш алхаж ороод. Санаачлагаа нэг сайхан хэлүүлэе гэж бодоод байна л да. Одоо гол зүйл маань гол миний зорилго бол тэр. Нэг цагийн зорилго бол ерөөсөө тэр. Нэг сайхан санаачлага. Мэдээж сая бол зөндөө юмнууд яриаглаа хойлоо. За болио л доо хэдүүлээ бас энэ гадныхантаа тий бас нэг имижээ ботсон ч гэсэн таксич байна уу юу ч байна үйлчлэгээний салбарынхаа бас нэг гоё шудраг бай ч юм уу эсвэл бол гоё kind найрсаг бай тий дээрээс нь тэр хог могоо хайдаг ч байт юм уу өөрийнхөө жижигхэн үйлдэлээс бас эхлэе гэдгийг ч хүндэж байна. Үеийнгийн гэж нөө дунд сургуулийн энтер дээр бол бас тэгж үдэх их дими юм байна гэдгийг шүү. болж байна. Гэвч те бас дээрэс нөө нэг залуучууд эмэгтэйчүүдтэй охтуудтай илүү гоё соёлтой болсон байгаасаа ч гэдгийг уриаллаа. Мэдгүй энэ эдийн аль нэг хэмжээ дахиад бүр дэлгэрүүлээ хэлсэн ч болно. Эсвэл бол дахиад өөр зүйлийг хэлсэн ч болно. Яг би зүгээр яг богинохноор маш тодорхой тавч хэлээ л да. Монгол орноо таниулах гэж асуу би самтлагын ерөнхийдөө бол Японыг зориод ер нь үйл ажиллагаа явуулж байгаа. Бид эдэн тэнцээний амар хичээгээд байжээ. Та хэд мань харин Монголоо сайхан гоё болгоо ойлгож байгаараа аялж болч бүх юм дээрээ тэгжэл хэлээд байна нэрээ. Яа ингээд тэнцэнээс гоё сурталчилж яах. Ингээ аялаад ирсэн чи явъя л байх гэдгээрээ байлж авах муухай шүү дээ. Аялж үйлчлэлийн тал дээр саваа бэлт. Тий. Сайлаа бэлтгэхээс саваа бэлт болоо. Тэр юм шиг л бид тэнцэнэ хичээж Монгол орноо ингээ таниулах гэж хичээж та хэд маань харин байгаа хүмүүс мөн Монгол орноо сайхан хөгжүүлж байгаарай л гэж хэлмээр санагдаад шүү. Энэ чинь багийн ажиллагаа юм бол нэг хэсэг нь тэнцээ бол промошн хийгээд наашин татчихад энд бол бид нар бас ингээд нэг жоохон тий би яг нөөлчлээ байх юм. Бид яг ингээ гоё юмаа бэлдсэн нөгөө хувцас юмс. Ихт нь гоё хүлээж аваарэ та нар зүгээр. Нүүр улаалгаж ийлээ шүү. Би ингээд лог нэг згээр бас хөвчлээ. Цүнхтэй хувцас нь яасаа мөнгөтэй налга боллоо. Нэг хүн уг нь надад амар санаа тавиад ийшээ энд автобусны цом уу гэсэн дааж хамт орсноо гарахтаа миний мөнгийг аваа гарсан байна. Мэнжиг шиг тэр лог нэрээ тэгээ битсэн байхгүй. Тэгэл аялал жуулч тал дээрээ л юм аягүй тийм юм болгочвол гайг баг. Зуны хугацаанд л хангалттай. За тэгвэл ямар ч сан энэ жил нэлийн жуулчд ирэх байх. Тэгээд зөв сайхан уриалга бас цагаа олсон уриалга гэх юм уу те байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд Эстони тоглоом шоглоомоор тэгсэн байдгаас те хөөрхнүүд нь гэрээсээ гараад нөгөө жоохон тиймхнүүд нь гэртээ байж байгаарэ. Яг зөв тэр бол ингээл сарказм боловч бас хэдүүлээ ер нь л нэг гадагшаа имижний л асуудал шүү дээ. Тэгээ тэр нь бол худлаа хэлбэртэх гээд байгаа асуудал биш л дээ. Ер нь нэг хэдүүлээ бас нэг ингээд үнэлэлт дүгнэлт өгье. Өнөөдөр яг үндэ дахиад хэдэн жилийн өмнөх хөө бодоход бидний ажил нийгэмд үлсэглэн баг байна. Тэ бас ингээд гэмт хэрэг ч гэсэн ууг нь бол буураад ингээд зарим цэгцэрч байна л да. Дээрэс нь дахиад тэр бэртэл гэмтэлгээл ярих юм бол сая би гэмтлийн эмнэлгийнхантай ярьцлагантар хийгээл байж хаад шийдлүүдийг гой гаргаад ирэнгүүт түлэгдэлт буурж гин одоо юу яаж гин тэг ингээл янз бүрийн юм буурж гин. Тэгэхээр энэ бол нийгэм ингээд сайн үзүүлэлт рүүгээ бас тодорхой хэмжээнд урагшилчлаа шүү дээ. Тэр хэрээрээ бид нар бас бодох хэрэгтэй юм шиг тийм. Бид нар чинь ингээд асуудал зовлон бэрхшээл нэмгрээд ирэх тусам ингээд ботоод илүү ухаантайгаар хандмаар шүү дээ. Одоо бид нар дараагийн ээлжинд яах хэрэгтэй вэ? Гэхэд одоо жишээлбэл энэ байдаг ч юм уу тийм. Тэгэл одоо бас гадны хүмүүстэй. Гадны хүмүүстэй л үнэхээр аятай харагддаг. Тэгжээж Монгол орнол таниулж мөр одоо юу гэдгийг ийм улс бас байдгийн шүү. Ийм гоё үзэсгэлэнтэй байгальтай, ийм гоё хүмүүстэй, орчинтой хүмүүс байдаг шүү. Морь дандаа унаа яваад байдгүй шүү. Жохон юм хөвчтсөн хүмүүс бас байгаа шүү гэдгийг л одоо жохон ингээ ойлгуулах гараагаал одоо аялал жуулчлалаараа л одоо шийдэх байх таа гэж боддог шүү. Бүх юмд нөлөөтэй биз. Тийм шүү. Бүх юмд нөлөөтэй шүү. Тэр чинь зөвхөн ингээд аялж ирээд бид нарт ингээд 5-10 төгрөг улсад оруулаад байгаа гэхээс илүүтэйгээр тэр
улсын тухайн улсын Нэр имиж юм хүнд нөхцөл тусмаа одоо тэр бизнесийн хөрөнгө оруулах итгэлцэл нь нэмэгдэх ч юм уу те энэ Wasabi-г хүртэл те Япон залуучууд ингээ гоё хайрлаж сонсдог. Монгол хүн гоё штэ гэдэг талаас нь харж сонсдог ч юм уу. Яа болохгүй гэж те. Тийм одоо дандаа одоо монголчуудыг Япон хүмүүсэл суумоогоор нь Чингис хаанаар нь л мэддэг юм бэ лээ. Яг ингээд тэрнээс өөр юмараа бас гоцгорч чадахгүй байхгүй. Явгаас урлаг юугаараа бүгд талаараа л ер нь л ингээд Монгол улсын юм гоё гэдгийг л харуулж өгөх юм. За. Бахал гэж бодож За байна. тэгээ багийнх нь хичээх ах. Таад маань бас амжилттай гоё жишг болоод тэгээ бас хоёлоо сая дундуураж гисэн ганц нэг гоё санаа оноо төрлөө шүү дээ тий. Магадгүй хин нэгэн бодож байгаагүй болвол бизнесийн байгууллагын тимч боломж ажиллах юм байна шүү. Ийм талаар хамтарч болох юм байна шүү гэдэг санаа шийдлүүд гэсэн явж байгаа ах. Тэгэл замбраата замбрааг нь хамаагүй. Гэхдээ гол нь санаа төржин санаачлаг гарч ийн гэдэг хэлж байна шүү дээ. Тэгээ саяных айгу урт ирээ болсон байж магадгүй би бахан урагшаал нэг юм амарал ярьсан. Тэгээ авахыг нь аваад хаяхыг нь хаяад тэгэл яг өөртөө үлдээх юм удаа л үлдээсэн дээр хатаа л гэж бодчих шүү дээ. За баярлалаа. Тэгээ Япон явахаас өмнө бас хөнгөн гоё ярилцсан. Гоё дуунуудаа амжилттай яриад бид бол дуугийн сонсон дээ. Тэгэл одоо цом гар бол цомгийн аавч гэдэг юм үлээл чадах чинээгээр дэмжинэ. Амжилт хүсье таад маань харин Японд анхны одоо энэ бас нэлээд зоригтой бөгөөд жишг болж байна шүү дээ. Олон залуучуудын түүчээ гэж ярьдаг л болоосоо л гэж хүсэж байна. Би ч гэсэн өөртөө хийхин тулд хичээж байгаа. Зэ ойлын амарчсан юугаа дуусгаад. Хэдэн настай вэ гэдэг хамгийн зөв хэлээд байна. За баяр та. Баяр та.